Амар энэ уу та? Мөчтөрөөр ярилцж байгаад сая нөгөө подкастынхаа бичлэгийг хийж дүүргээд тэгээ хоорондоо ярилцж байгаад таныг маргааш нөгөө одоо эмэгтэйчүүдийн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох ч байгаа. Тэгээд таныг одоо дуудаад яг одоо цагийн эмэгтэйчүүдэд зориулаад гоё айлдвар айлдаач ээ гэж таныг анзалж байгаамаа. Таанууд чинь яасан их баяр тэмдэглэдэг юм бэ? Арай ихэд нэг юм дуусан чинь дахиад нэг баяр гинж. Харин тий. Яанууд. Харин тийм ээ, монголоор дөрвөн баяр. Яадаг баяр гин. Одоо эмэгтэйчүүдийн баяр гинэ. Маргааш. Босод өдөр нь баярлдаг юм. Босод өдөр нь баярлахгүй. Гомддаг юм. Тийм юм шиг. Эцгийн гэлсэн 40 хүний мэдрэмжиндээ хөлөөлээд гомдоод байж идэг. Харин тэгдэг л болж таарлаа. Да миний ячснаар энэ баяр нь нэг тийм шудраг бус зүйлд оршин байсан эмэгтэйчүүдийн тэмцэл дээр гарч ирсэн баяр юм аа да. Тий. Олон улсад байгаа бүх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Ямар эрхтэй юм. Эмэгтэй хүн ямар үүрэгтэй юм. Эхлээ тэрийг мэдгэн л дээ. Эрх үүргээ мэдгэн нэ тий. Зүгээр л эрхлээл цэцгэн донд гүйж байдаг нэг махан бие биш шүү дээ. Эрх хүмүүнтэй адилхан, онгодуутай адилхан, энэ байгальтайгаан адилхан бүгдтэй нь хоршин амьдрахын тулд эрх үүрэг гэж зүйл байх нь л. Мөн би эрхийг нь эдэлгэн. Эргээд би үүрэг хараа үзлгаан үүрэг. Тэгээд тэгж чадна уу та таана. Нэг л эрхэн хамгаалуулаад байна шин. Тэгтэл би эргүүлээд үүрэг хараа үзлгаан нэхүүлэх өдөр гэж бас бий болгомоор байх юм. Тийм байх. Эмэгтэйчүүдийн хараа үзлгыг нэхэх өдөр гэдэл. Эрхийг нэхэд баярлж байгаа юм биш. Эм хүн гэдэг чинь их дэлхийтэйгэн ижил шүү дээ. Энэ биенээсэн эдисийг ургуулдаг. Нэг эс байлаа гэд, нэг хүмүүн байлаа гэд тэр үрүүлдэхгүй, үргэлжлүүлж тэр нийгмийг бүтээхгүй. Тэнд ямар ч утга байхгүй болчихж байгаа шүү дээ. Мөн үү? Нэг гэдэг чинь зүгээр эхлэл. Ямар ч байсан нэг тэг байж байгаад нэг болсон байна л да. Иймийн ар дээр хоёул болж байна шүү дээ. Тий. Нэг модыг хүртэл ноцоохын тулд жижигэн замгал хийж асаадаг үст. Тэгэхээр эмэгтэй хүмүүс юу ч ингээд өсгөөд боожуулаад үржүүлээд хөгжүүлж чаддаг л байх. Харин түүнд нь дэг журам засаг эцэг тэр гэр орон голомтыг цогцлоо чаддаг нэр хүмүүс байх. Гал голомт гэдэг байна шүү дээ. Тэр нэг гэр чинь эр хүмүүс байна шүү дээ. Голомт мөн үү? Мөн. Гал гээ чинь тэр нэг дуухан буюу тэр нэг тулган эм хүмүүн байгаад байна шүү дээ. Гэтэл тэр тулгантах гал дөрвөл зүйл яах? Тэр гэрийг чадна мөн үү? Тэгэхээр нэг эр хүнээс илүүч хүчтэй ачим шиг мөн үү? Гэтэл хаана багтаад байна? Тэр гэр дотор багтаад байгаа үст. Тэр галын хандулыг сарниулахгүй гэж тэр гэр нь хамгаалаад байна шүү. Тэр гэр дотор бүгдийг дулаацуулаад гайр инрэл илчээн өгөөд байна шүү. Тэгэхээр эм хүмүүн өөрөн эрх бийж бас үүрэх хараа үзлэх гэж би
болж үрсэн хүмүүжил вэжиг ухаан урсан цагаасан эдэлдэг бахан л дээ. Ирээдүйн хаан хаттыг л бэлтгэн. Чи харцаардын хүмүүнтэй дэр нэгтгэж гэргийн болсон байсан ч чиний дотор хатан ухаан байж хаан болоод хатныг хүмүүжүүлдэг л байх нь л дээ. Харин чи эрлүүгэн хашигчаад эрийнхэн дээр гарна хэмээн зүтгээд л байвал тэр хаан болох боломжгүй. Гэтэл таануудын энэ нийгэмд хажуудхаа хаанд залахгүй байж өөрөө хатан болох хүсэлтэй ямар их эмсэдэг юм бэ? Харин чи хатан болохын тулд хааны л гэргий болж байж хатан болно үсттэй. Тэгвэл хажуудхаа хаан болох л доо. Чи харц боошгөл яншаад өглээд л үргэлжил зааж зааварлаад байвал тэр харцын гэргий юу байх юм? Харцал байна шүү дээ. Чи хатан баймаар байвал өөртөө ухаан залхаас аргагүй. Чи хажуудах эрийгэн хаан болгосны дараа харин хатан болж юм болно. Гэтэл нэг хаантай суух шаардлагатай болчихлоо яа. Хаанаас олно мөн үү? Гэтэл хааныг хатан бий болгодог. Хаан хүн ямар байдгийг өөртөө итгэлтэй байж өрөөл бусдыг дааж зовлонгон нэгтгэх нь үстэй. Тэгвэл тэр өөртөө итгэх итгэл тэр олон хүмүүний зовлонг багцлах тэр сэтгэлийн хат хүчийг хэн өгөх юм? Тэр харцаард нь өгөх юм уу? Үгүй шүү дээ. Харцаард гар үзэлгааных нь харин хатан түүнд итгэлийг нь өгдөг. Энийг хийх тэр дадлыг нь суулгадаг. Чи гараад өөрөө түлээг нь хаглаад байдаг бол эр хүн гэртэл сууж байна үсттэй. Тэр түлээг нь хаглах хүн байгаа юм чинь. Ийм хүн чадахгүй дээ тэр түлээг хагалдгүй байх нь л дээ. Чадна мөн үү? Адилхан хоёр гартай. Тий. Харин хагалж чадах байсан ч чадахгүй гэдэг тэр нэг сэтлийг тэр нөхөрт өгөх ёстой байх нь л дээ. Ингээд түүнд нэг тийм худлаагаасан биш. Нэг худлаа чи чаднаа, чи мундаг шүү, чи хөөрхөн шүү гэж нэг таанууд нэг худал үг хэлдэг шүү дээ. Тийм биш. Үнэн голоос тэр чин хайрчин урсаж түүнийг хаанд залах гээд байгаа. Хамаг амьдралаа чи даадах гээд байгаа. Тийм баймаар байгаа бол тэр түлээг хагалах гэж гараад тэр нэг гарлуугаан зогцголт яадаг юм албаар гарандаа нэг өргөс зоочголт тэгээл нэг том нулимс унгаагаад л очоод өнөөхөн харуулаад эмэн ингэж зовж нэлгарахад эрен ингээд сурна гэж суухгүй гараад өөрөө өргөсөн зоогдохыг хичээнэ дээ. Тэгтэл таанууд чинь нэг л хүчрхэг эмэгтэй чүүд болчихсон байна шүү дээ. Харин тийм ээ. Бүгдийг нь өөрөө чадчихдаг л. Тэгээд ир хүн юу хийх? Яах? Хийх юмгүй юм чинь түлээ хаглах өөр юм байна уу гэд өөр өргөс зоогдсон имийг очиж хариуцсан л дээ. Яах вэ? Энэ чаддгийн чинь чадахгүйд нь очоод нэг тэгээд тэнд эрийнхэн орон зайг бэлдсэн байх нь шүү дээ. Чи минь байхгүй бол энэ гэр чин гал алдах нь дээ яанам бэ? Чамааг байхгүй бол би бүрийн галаан алдуулаад стон арчаагаан л алдах нь дээ. Чинийхэн хүчинд энэ нэг гал голомт минь гал нь бадарч байна да гэдэл мөн үү? Уг тангалаас атсан гатан биш үү дээ.
гавьяаг идэлгээгүй юм бол эрдэн тэр бүх гавьяаг өгч үлд. Эргүүлээ тэр нэг хайрыг аваад гатна нь болоод тэрийг л нэг жаахан гатан ухаан зайлгийхэн. Гэхдээ үүнийг айшиг хонжооны үүднээс биш. Үнэхээр чиний дотроос тэр чин хайр чин орсгоно л. Өөрийн хүмүүжүүлнэ гэдэг нь бас өөрийн удам биш. Нүгрийн удмыг үргэлжлүүлээд байгаа юм уу? Тий. Гэтэл таанууд чинь одоо яаж замбраагаан алдаад байх. Өөрийн удмыг үргэлжлүүлж байгаа мэтэл. Гэтэл эр нөхрийнхөө удмыг үргэлжлүүлж байж тэр айлд зах замбраагүй хүмүүжүүлгүй хүмүүнийг бэлтэж өгөөд байна шүү дээ. Зүгээр л нэг хоолж унталсан амьтад болцоход байна шүү дээ. Нэгэнтээ чи тэр эрийн гэрд очсон бол тэр удмыг үргэлжлүүлэхийн тулд тэр удмын хүн болох ёстой л байна. Удамд зориулж, төрд зориулж үрийг бэлтдэг л байхан л тэрнээс өөрийг өргүүлэх гэж биш. Өөрийнхөө хөлийг хүч болох гэж биш. Энхээр үрийг хүмүүжүүлэх өнөө нэг ухаан маань жаал томроод дээрээс гарчихлаа мөн үү? Тийм байна. Би энэ удамд одоо ямар үр бэлтэж өгнө? Өнөө үр маань энэ удамд юу гэж энэ удмыг таслахгүй яаж авч ямар ухаанаар авч явна? Мөн үү? Тийм байна. Энэ улсад би энэ хаан бэлдэж байгаа бол би энэ түмэн олныг инрэх тэр хааныг яаж бэлтнэ гэд харцгаар миний өнөөдөр нэг зөвхөн намайг тижээх миний хөлийг хучих гэдэг жижигхэн бодол минь томорч байгаа. Тийм байна. Үүнийг л тэр эм хүний ухаан, гэргийн ухаан, ой хатан ухаан гэж ялгаад л байгаа юм л. Тиймээс нэг эрх мэдэл рүү тэмүүлгээсэн ултаар өөрөг хариуцлагын судалж үзэх ёстой байх. Үүний ар дээр хариуцж чадах бол би тэр эрх мэдэлд хүрэх шийдлийг гаргах. Шийдлийг гаргачихсан бол чамд түүнд хүрэх арга зам нь олдох. Хүрэх арга замаа олдсон бол чи нэг зоригтой шатараатайгаар тэрнийг хэрэгжүүлэх. Тиймийн тулд чи эхлээд өөрөө зэгцэрх. Өөрөө зэгцэрсний ар дээр би хаан хүмүүнийг үрийг бэлтэж эхлэх нь. Үүний ар дээр надад ирэх тэр хүндлэл, хайр, хатан сэнти чинь зүгээр өөрөн сул байждаг байх нь л дээ. Тэгэхээр бас л би өөртөөгөө зурлах болчих нь мөн үү? Тийм байна. Тэгтэл таанууд чинь үнэн эрийгээ буруудгаад намайг гомдоолоо, намайг тэглээ гэд. Гэтэл би бас эрийгэн яасан. Би эрийгэн анх хүндэлж ийсэн шигэ тэр орон зайг нь бэлдэж байсан шигэ яг тэр хിവэр би орчоо юм уу? Магадгүй би эрийгэн орон зайг бэлдээгүй, би эрийгэн хүндлээгүй, би эрдэн хайран бүрэн зориулаагүй болохоор эр маань өнөөдөр намайг хүссэн шиг минь таатай амьдруулахгүй байгаа. Би урдуур нь ороод бүх зүйлийг эр хүмүүн шиг хийцэн бол өнөөх маань өнөн орон зайн хаагдчих гэж байна шүү дээ. Мөн үү? Би энэ гэрт байх шаардлага байна уу та? Мөн үү? Тийм болж байгаа. Тэгээд одоо эцэст нь өөртөө чи арчаагүй, чи намайг тэгж амьдруулаагүй, чи намайг ганган явуулсангүй гэдэг мөн үү? Гэтэл би хааныг өөрөө бэлдээгүй, хааны сэнти, орон зай, мөн хүндлэл, өөртөө итгэх итгэлийг нь би өгөөгүй бол өнөөдөр би түүнээс тийм зүйл гуйх нь яасан ичгэвтер юм бэ?
Би өөрийнхөө бэлдсэн тэр нэг арчаагүй хар цэрийг хараад сууж байна шүү дээ. Би бэлдчихсэн тийм үү? Тийм байна. Яасан гутамшигтай юм. Би чинь зүгээр сайхан эр хүнийг ийм болгочихсон байна шүү дээ. Ийгээд бусдын өөрийн хүндлэгдсэн тэр хаан руу харж өөрийн харцаа голдог. За чааш нь ярих уу гэдэг шиг бүр баярын өдрийн бүр балаа юм болох нэ боли. Бүх юмны эхлэл чинь баг гимхтэй хүн юм шүү дээ, тий? Юм шүү дээ. Тийм байна. Өнөө эрийн дотор эмээлтэй хазаартай эсвэл төр оршдог. Гэтэл им хүмүүний дотор өнөө төр нь эр нөхөртөөгөн хамт оршиж байгаа шүү дээ. Тийм байна. Ингэнгүүд зарим нь бүр балаараад явж байгаа. Тэгтэл тэр төрийг удирдах ухааныг нь хүндлэлийг нь эхлээд хатан хүмүүн өгдөг байх. Гажуудах эмэн хүндлэхгүй, багтаж бишрэхгүй, үйлдэл болгоноор нь омогшгүй юм бол тэрээр хүн хаана очиж хүндлүүлэх юм. Мөн үү? Тийм байна. Мимлээд л ахал. Тэгээ эмэгтэй хүн яг өөрийнхөө ухамсарлаж мэдхгүйгээс улбаатай маш олон гэр бүлийн асуудлууд үүсэж байгаа юм байна, тий? Эрийг хүндлээгүйгээс л эхэлдэг. Эсвэл эрийн өөрөн судлаагүйгээс. Өөр имийн хүмүүжүүлж чадаагүй эрийн хажууд очиж байгаа юм шүү дээ, мөн үү? Тийм байна. Тэгэхээр их хүмүүн буюу эмэгтэй хүнээс бүх зүйл шалтгаалдаг л байх. Тийм байна. Чиний мөр очиж ямар хүмүүнийг зовоох нь чамаас шалтгаалах нь шүү дээ. Маш их үүрэг хариуцлагатай байт юм шүү дээ. Харин нэгэнтээ түүнийг цогцлооцсон бол эргээд ёстой чи зүгээр нэг хушуугаан унжуулаад тэр нэг гатныхаа гүсэд байгааг авах нь шүү дээ. Маш их ухаан хэрэгтэй ах нэ, ухаан хайр. Эндээс нэг эг дүүцгэн нэг дүүцээд эвлхэн эвлээд ухаараад авна биз. Тийм байна, маш чухал айлдвар айлтлаа. Яг л одоогийн байгаа нийгмийн асуудлуудыг маш гоё хөндөж гаргаж ирлээ. Чи хэдий хатны малгай өмсгөл зүүсэн чи төрийг нураах чадал байх нь мөн үү? Хар санаа байвал харин чи харц боол байсан ч хатан залагдаад тэр харцын гэрт чамайг хатан ухаан хүмүүжүүлсэн бол чи хааныг залж төрийг залах тэр ухаан чамд байх нь л дээ. Тийм байна. Эрдний хатад хизээж энэ ухааныг би гаргаж төрөөдөрцөн гэдэггүй. Харин эрдээ хэлж эрийгэн тэр ухааныг хилүүлэн хаанд залж бусдаар хүндлүүлж манлайлуулах нь хатны зорилго. Түүнээс өөрөө гараад л хааныхан хажуугаар энийг нь бол би хийсэн шүү гэдэл тэгдэг үстэй. Бүх гавьяа шагналан эрдэн өгчөгдөг. Эргээд ирэх хайр нь халамж нь надад хэрэгтэй. Намайг дүүргдэг. Цаашаа бусдыг хүмүүжүүлэх тэр ухааныг улам өндруулдаг байх нь л дээ. Хайрынх нь эсрэг нь буцаад хайрл ирэх нь л дээ. Хэд дахин юулэгдэх нь. Болно. Боллоо, таньдаг илаалаа.